ер нь бол Ховд аймгийн нийт хүн амын одоо 38%-ийг бол манай хүүхдүүд эзэлдэг. Одоо 51%-ийг нь бол хүү, 49%-ийг нь бол охтууд эзэлж байгаа. Тэгэхээр ер нь бол Ховд аймгийн одоо хүүхдийн талаар одоо аймгийн захиргааны үйл ажиллагааны хөтөлбөртөө бол тодорхой заалтуудыг өөрөөр хэлэх юм бол одоо Ховдын хүүхдүүдийг чанартай боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийн одоо бүтээмжтэй тэгш одоо үйлчлэгийг үзүүлэхэд илүү их анхаарна. Дээрээс нь одоо мөн Баянбулаг одоо фямрын тусламгаа, тэр хүүхдийн тусламгаа бол бас ард түмнээс санал асуулга авч байгаа. Тэгээд ямар газар байгуулвал болох вэ гэдэг ингээ баруун бүсийн одоо хүүхдийн туслан барихаар хөдөлж ирнэ гэдэг хүн. Их мэтлэн олон ажлуудыг төлөвлөж байгаа. Тэгээд ер нь эх 4 жилд одоо бас Ховд аймгийн хүүхдүүд маань илүү одоо амжилт гаргасан. За тэгээд ер нь баруун бүсийнхаа хүүхдүүдийг бас түүчээсэн ийм одоо хүүхдүүд сурч боловсрох тийм сайхан таатай орчин бүрднэ гэдэгт бол өрн итгэлтэй байна. Миний хувьд аймгийн захирга болсноос хойш бол ер нь өрөөндөө орж ирсэн гадаад одоо манай хүүхдүүд чинь бол ер нь бас дотоодын битгийхэд одоо гадаадын одоо янз бүрийн урлаг спортын наадам танин мэдхүүн уралдаан тэмцээнүүдэд оролцдог болсон. Боломжтой хэрэглэнүүдээр захиргаа бол дэмжиж хамтарч ажиллаж байгаа гэдэг хэлье. Тэгээд ер нь бол цаашдаа бол бүх аж ахуйн нэгжүүдтэй төрийн байгууллагуудтай бүх хүмүүстээ одоо хүүхдийн төлөө гэрэл дэрээдэг болсон хүүхд орчуудынхаа төлөө бүгдээрээ сайхан одоо хамтарч илүү сайн хамтарч ажиллахыг уриалж байна.